Хай. За, та бүхэн өдөр минь дүргийа. Өнөөдөр ямар учиртай өдөр вэ гэхээр өнөөдөр бит хоёр хамтдаа нэг влог хийх гэж байгаамаа. За, тэгээд ямар учиртай влог вэ гэхээр YSC-гээс зохиож байгаа challenge 7 буюу мэрэгжил бүхэн зайхан гэдэг нэртэй влог хийх гэж байгаа. За ингээ миний дадлах хийх газар бол энэ маа нутгийн удирдлагын ордон байгаа. За тэгээд нутгийн удирдлагын ордонд бол сурагч нар нэг орж ирдэг байна. Би бол нэг орж ирж байгаагүй. Хаяа гэж зөвхөн. яа, сава. Сайхан Гэрэлтэй. За, өнөөдөр нөгөө надтай хамтарч ажиллах. За тэгээд өнөөдөр манай ингээд нийгмийн ажил, сумын нийгмийн ажилтай ариун бэлэг гэдэг их ч маа намаа ингээд нэг өдөр өөрийнхөө ажил дээр ингээд дадлах хийхийг зөвшөөрсөн байгаа. Би одоо ингээд сумын нийгмийн ажилд нар дадлах хийх гэж байна. За одоо ингээд ариун бэлэг их ч маа манай үзэгч нар өөрийгөө нэг танилцуулаад өгөөч. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Намайг Ариун Бэлэг гэдэг. Ховд аймгийн Мангас сумын нийгмийн бодлогын мэрэгчлэлтний ажил хийж байгаа. Би бол өөрөө багш мэрэгчлэлтэй хүн. Одоо ерөөдөө дуусаад 15 жил ажиллаж байна. Нийгмийн ажилтан ажиллагаа сүүлийн 3 жил 19 оноос хойш 3 жил хийж байна. За ингээд өчигдөр бас надтай ирж уулзаад нэг өдөр таньдаар ингээд ийм дадлага ажил хиймээр гэсэн хүсэлтэд хүлээж авсан байгаа. За тэгээд өнөөдөр бол ерөөдөө нэлээд томоохон 2-3 ажлууд хийхээр бас нэлээд төлөвлөсөн ажлууд байгаа. Энэ ажлуудад авсан. Өнөөдөр хоёлоо ажлуудаа ярилцаж хийх гэх. Тэгээд өнөөдрийн таны ажлын хуваарьтайч танилцъя. Тэгээд та одоо надад даалах ямар ажил байгаа тэр ич сонсцоох уу. За ингээд өнөөдрийн бас чиний ингээд ирээд бас надтай ингээд хамтарч ажиллаж байгаа юм бол бас миний 3 жил хугацаанд ажиллаж байхад ерөөсөй байж байгаа тийм сонин содон бас их тийм гоё өдөр юм. Тэгээ өнөөдөр нэгэнт ингээд сургуулиас хүүхэд та нар ингээд ирээд ажиллаж байгаа учраас би түрүүн одоо иргэдэд төлөөлөгчдийн хурлын дараа засаг дарга хоёртой орж уулзаа. Яг нэг чөлөөтэй гэж ярилцах тийм ээ. Яг ийм боломжийг нэгдүгээрт одоо нэгд ирж ажиллаж байгаа дээр ийм боломжийг бүрдүүлээд өгчээ. За хоёрдугаарт болохоор хоёулаа дэлхийн зүйн олон улсын байгууллагатай холбогдно. Саяны ярьсан одоо хоёр хүүхэд нэг өрхтөр өгсөн хүсэл зүйлүүд маань биелэх болж гэнэ үгүй гэдэг асуу. Гурав дахь зүйл нь юу вэ гэвэл сар болгоны 25-наас 27-ны хооронд нөгөө бүх байгууллагуудын сарын хийсэн ажлын мэдээ нэгтгэж дээшээгээ аймгийн засаг дарганы хамгаалалтын газар руу нэгтгэж явуулдаг байгаа. За тэгээд ихээр байгууллагууд руу өнөөдөр би сарын мэдээгээ өгөөрэй гэж хэлнэ. За тэгээд ажилдаа орцгоох уу да. За дээшээгээ тэгвэл засаг дарга хэлсэн байгаа хурлын дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёр хэлсэн байгаа. Тийшээ уулзгаж байгаа. За ихээр хоёртойгоо уулзч байгаа. Засаг дарга ирсэн байна. За тэгээд Мангас сумын засаг дарга маань өнөөдөр ингээд бидний влог хийх зөвшөөрсөн байгаа. За тэгээд энэ хүн маань ямар ажил хийдэг, ямар үүрэгтэй талаар ажилтан танилцгаая. Өнөөдөр ингээд таны ажилдаа танилцахаар орж ирлээ. За та хоёртоос өнөөдрийн мэндийг хүргье. За тэгээд бас одоо сумынхаа засаг даргын өрөөнд орж ирээд бас миний ажилдаа танилцах ийм одоо боломж одоо олдож байгаагаас баяртай байна. Тэгээд та хоёртоос сургуулийн өндөр амжилтыг юуны өмнө хүсье. За сумын засаг дарга бол мэдээж маш их ажилтай байдаг. Сум орнотынхаа бүхий л ажлыг одоо сумын засаг дарга
талаасаа бас одоо төр засгийг төлөөд сум орон нутагт ажилладаг. асуулт байна. За сум орон нутгийг хөгжүүлэх ингээд ажлууд хийгддэг шүү дээ. Энэ ажлуудыг ингээд хийхдээ одоо ингээд сургуулийн хүүхдүүд одоо бидний саналыг авч байж тэр ажлыг хийх боломж байдаг уу? За тийм боломж бас байгаа. Тэр нь бол одоо бас сум орон нутаг улс орон бол мэдээж өдрөөс өдөрт хөгжиж цаашдаа бол хөгжих нь тодорхой. Тэгэхээр энэ хөгжлийн ирээдүг одоо ирээдүйн энэ хөгжлийг хөтлөх хүмүүс бол мэдээж одоо та бүхэн хүүхдүүд багчууд тэгэхээр та бүхний санал хүсэл мөрөөдөл бол мэдээж одоо бас одоо энэ улс орныг хөгжүүлэхэд том одоо юу болно хэрэгцээ болно гэж ингэж харж байгаа. Дээрээс нь одоо хүүхдүүдээс орон нутгатаа хийж хэрэгжүүлэх сум орон нутгатаа одоо бүтээн байгуулах ажил дээр бас хүүхдүүдийн саналуудыг сонсноо мэдээж хүүхдийн хэрэгцээ шаардлага юу байгаа анхаарч бас сум орон нутгийн хөтөлбөрөд харах хэрэгтэй. Маш баярлалаа. Ойлгомжтой. За тэгээд энэ маш их завгүй ажлынхаа хажуугаар ингээд бидний цаг заваа зориулаад энэхүү яриаг өгсөн танд маш их баярлалаа. Манай влогийг дэмжсэнд маш их баярлалаа. За тэгээд танаа цагаан байгуулж байгаа арга хэмжээ сайн болох болтугай. Тэгээд өнөөстэй ажлын амжилт, сургуулийн амжилтыг хүсье. За баярлалаа. За. Ингээд одоогийн байдлаар дэлхийн зөвхөн олон улсын байгууллагатай яриад 2 дахь ажлаа бүтээсэн байгаа. За тэгээд одоогийн байдлаар 12 цаг болж байна. За тэгээд дүүдийнхээ цаанд хацгаах уу гэдэг лээ. За 12 цагаас 1 цагийн орно тийм ээ. За баярлалаа. видео цаг авах. За нэгээс хоцрох. Одоо ингээд бит хоёр занд орж ирсэн байна. Өөрөө иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарагтайгаа орж уулзцгаа тийм ээ. За тэгээд таргийн ажилд орцгоо. Хурлын дарагтай бас анхаад уулзах чинь. За тэгээд бит хоёр орчиж байгаа. За. Өнөөдөр ингээд нийгмийн ажилтны хуваар, нийгмийн ажилтны даатгалжигчийн хуваар эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарагтай уулзаж эрдэнэ төлөөлөгчдийн хурлын талаар болон эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас сургуультай хэрхэн хамтарч ажилладаг хүүхд рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцах гэж байна. Ингээд эрдэнэ төлөөлөгчдийн хурлын даргалыг орцгоё. За ингээд өнөөдөр ингээд би ингээд нийгмийн ажилтны хуваар нийгмийн ажилтны даатгалжигчийн ажлыг өнөөдөр хийж байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр ингээд тантай нийгмийн ажилтны хуваар сургууль болон хүүхдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа юм. Эрдэнэ төлөөлөгчдийн хурал ямар үүрэгтэй талаар ажилтаа танилцах гад ороод ирж байгаамаа. За энэ ихтэй бас баярлалаа. Өнөөдөр бас нийгмийн сумын нийгмийн ажилтны бас нэг өдрийн ажилтаа танилцаад явж байгаа юм байна. Нийгмийн ажлыг бас ямар ажил хийдгийг гэдгээ танилцаад нэг өдөр яг тийм хүний хийж байгаа ажлуудаа танилцж хэрэг явж байгаа байна. Тэгэд үднээсээ одоо сумын игдийн хурал маань хурлын ажилтаа бас нийгмийн бодлогын ажилтыг хэрхэн хамтран ажилтдаг талаар мэдээлэл авъя гэж бодож байгаа юм байна шүү дээ. Зөв. За ингээд дүүнэртээ бас игдийн төлөөлөгч бол нутгийн өрөө өдөртөх байгууллагын бас нэг товч танилцуулъя. Нутгийн өрөө өдөртөх байгууллага болох игдийн төлөөлөгчдийн хурал маань ад игдийнхээ итгэлээ бий болсон тийм байгууллага бий болдог. Монгол улсын засаглалын нутаг дэвсгийн нэгжгээд сум гэдэг бол Монгол улсын засаглалын нутаг дэвсгийн нэгж гэдэг. Нэгжийнхээ хувьд ад игдийнхээ итгэлийг олж одоо ийм байгууллага бий болоод сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн тулгамдчийн асуудлыг шийдвэрлэж явах үүрэгтэй ийм байгууллага юм аа. Эрдэнэ төлөөлөгчдийн хурлынхнаас асуух асуулт бол
Нийгмийн ажилтны хуваар бэлдсэн асуулт маань 2022 онд орон нутгийн хөгжлийн сонгоос сургуульд ямар асуудлыг шийдвэрлэж хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? Зөв. Хурлын хамгийн нэг шийдвэрлж өгдөг хамгийн асуудал бол жилийн эцсийн хурал гэж байдаг. Жилийн эцсийн хуралдаараа 2000 дараа оныхаа буюу одоо энэ жилийн үед 2022 онд сумынхаа хэмжээнд ямар ажлуудыг хийх вэ? Энэ ажлуудыг хийхийн тулд тэгээ санхүүжилтийн асуудлыг шийдэж байдаг. Ямар асуудлыг шийдэх вэ? Тэр үднээс 2022 оныхоо 22 онд сургуультай ханд сургууль одоо манай боловсролын салбарын тулгымчийн асуудлууд ямар асуудлууд байна гэдгийг одоо судалсны үндсэн дээр сургууль маань одоо 2021 оны одоо энэ хаврын шуурганаас үүдэлтэй сургуулийн дотор байрны дээвэр галт тогооны дээвэр болж байгаас ингээ хуурч унаад одоо ингээ боровсоодог ийм асуудлууд байсан дээр 20 сая төгрөгийн дээврийн засварыг сургуулийн дотор байрны дээврийн засвар галт тогооны дээврийн засварыг эхний ээлжинд мэдээж бүрэн засаж чадахгүй эхний ээлжинд ямар ч байсан бороо ус ороод авах хэмжээ засах хэмжээний 20 сая төгрөгийг бас энэ шийдэж санхүүжилтийн тавьж өгсөн. Дээр нь одоо орчин үед мэдээж орчин үе гэдэг чинь интернет хөгжиж байгаа. Интернетийн хувьд маань одоо сургуулийн интернетийн хувьд бага байна гэдэг үгний интернетийн хувьдыг юм сайжруулахын тулд 2.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургууль бас шийдэж ингээд нийт 22.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумын орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрж өгсөн. Дээр нь улсын хөрөнгө оруулалтаар одоо бас дээшээ бидгээд мэдээж хурал засагтаар хүсэл тавиад улсын хөрөнгө оруулалтаар шин дотор 150 хүүхдийн шин дотор байрыг барихаар бас шийдвэрлэж чинь одоо энэ 22 онд эхний ажил хийгдэж байна. Өөрөөр 23 оны эцэгт манган сумаа 150 хүүхдийн багтаамжтай шин дотор байртай бий болно. Мэдээж энэгийн дагаад орчин үеийн дотор нойлтой одоо усанд ордог орчин үеийн юм шийдэлтэй тийм байруудыг одоо бий болгохоор ажиллаж байна. За дараагийн асуулт маань иргэдийн төлөөлөгчдийн хуралд манай сургуулиас багш нар байдаг гэж сонссон. Тийм багш нар байдаг хэдэн багш байдığım бол? За манай иргэдийн хурал маань 6 төргөөс сонгогч 21 төлөөлөгчтэй бий сайн хэлсэн тийм үү? Энэ удаагийн хурал маань бас бүх талын мэдлэгтэй боловсролтой юм төлөөлөгчдөөс бүрдсэн гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар болж манай сумд төлөөлөгчнээс одоо яг багшийн мэргэжилтэй багшаараа ажиллаж байгаа 3 багш бай. Багшаараа ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан яг ингээд нийт 4 багш маань ажиллаж одоо энэ хурлынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож одоо сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэдийнхээ хамгийн гол нь ажиллаж амьдрахад таатай нөхцөлийг бий болгохын төлөө ажиллаж байна. Ойлгомжтой. За маш их баярлалаа. За тэг өнөөдөр ингээд бидний дадлах хийж байгаа ажлыг дэмжиж биднэрт ингээд зав цагаа зориулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бас амжилт хүсье. Сумынхаа тамгын газар гэдэг энэ газарт тий засгийн тамгын газар иргэдийн хурал гэдэг энэ ажилд ирээд ингээд нийгмийн бодлогын ажилтны нэгүүдийн ажилдаа танилцж яг энэ нийгмийн бодлогын ажилтанд юу хийдэм бэ гэдэг үүднээс сумынхаа засгийн тамгын газрын ажилчид болон одоо иргэдийн хурлын ажилтнаа ингээд танилцж байгаа. Юунэртээ баяр хүргэе. Тэгээд цаашдын сургалтад өндөр амжилт хүсье. За танд ч ажил өгнө. За баярлалаа. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарагтаа уулзч чагарчсан байна. Тэгээд одоо ингээд өнөөдрийн төлөвлөсөн нийгмийн ажилтны маань ажил ерөнхийдөө бол дуусч байна. За одоо ингээд 25 цаг болсон байна. Өнөөдрийн ажлын цаг ингээд дуусч байгаа. Тэгээ өнөөдөр ингээд бид бүхний хүслийг зөвшөөрөөд өөр дээр ингээд дадлагчаар ажиллаулаад хамтарч ажилласан танд Ариун Бэлэг гэрчтэй маш их баярлалаа. За тэгээд цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Ингээд нэг өдөр ч гэсэн өнөөдөр ирээд бас бид бүгдийг тийм ээ манай засаг дарганы хамгийн газрын үйл ажиллагаатай танилцаад бас бид нарыг ямар ажил хийх юм бэ? Энэ талын мэдээллүүдийг авч өөрсдийнхөө одоо бодсон сансан
зүйлүүд ингээд дараагаар удирдлагын төвшин тэгээд хүргэж өгсөн танарт маш их баярлалаа. За ингээд амжилт. За баярлалаа. Ер нь миний суулж ирснээс бол энэ байгууллагын ажил бол шал өөр байж чадлаа. Ер нь миний асуулт хүсдгээс асуултууд хариултууд нь ч гэсэн өөр байж чадлаа. Ер нь бол маш их завгүй байт юм байна. Энэ хүмүүс маш их ажилтаа байт юм байна. Тэр өмнөдөр би харж авч чадлаа. За тэгээд одоо тэгээд харих цаг болж тээ. За ингээд оройн 5 цаг болсон байна. Ажил нь тарах цаг нь болсон байна. Тэгээд би ажилласаа тараа гараад ирлээ. Өнөөдөр тэгээд сумынхаа маш том хүмүүстэй уулзлаа. Уулзч олон зүйл асууж хариултыг мэдчих авч чадлаа. Тэгээд надад уулзаад өрөөнд оруулаад ярилцаад ер нь манай сумын засаг дарга, хурлын дарга маань маш их найрсаг хандсанд маш их баяртай байна. Тэгээд ер нь бидний төлөө гэж ажилладаг юм байна. Бидний төлөө ажиллаж байгаа явдалд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа энэ хамт олонд ажлын маш өндөр амжилтыг хүсье. За тэгээд дараа уулзлаа баярлалаа.